Сайн байна уу? Энэ удаа сонгож авсан сэдв маа шиг ирдэг асуулт гэх юм бол хувцас хаанаас авдсан бэ? Мөн дээр нь хувцас яаж сонгож авдсан бэ? Зэрэг асуултууд маш их түгээмэл байдаг. За тэгээд мэдээж хувцас сонгож авахд маш олон зүйлүүдийг харж иж яг зөв сонголт болж чаддаг. За тэгэхээр миний хувьд гэх юм бол яг хувцас олвол зөвхөн харагдах үнцэг гэж үздэггүй. Ганцхан гаднаасаа харагдах зүйл гэж боддгоо. Хувцас бол мэдээж надтай, хоорондоо уялдаатай, зохицолтойтой мөн тодорхой хэмжээгээр намайг илэрхийлж байх ёстой гэж боддог учраас яг өөртөө тохирсон хувцсыг сонгоё гэж боддог. За тэгэхээр мэдээж хамгийн түрүүлж өөрийгөө тодорхойлж эхлэнэ гэж үзэж болно. За тэгэхээр миний хувьд гэх юм бол би өөрөө яг ямар стилтэй юм бэ? Ямар стил сонирхдаг? Тэгээд яг ямар төрлийн хувцснууд өмсгөөр би өөрөө сэтгэл хангалуун байж чаддгийг энэ асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Энэ хувцснууд тодорхой хэмжээгээр намайг илэрхийлэхийн тулд надтай яг хоршиж ажиллаж чадах уу гэдэг асуулт байгаа. За тэгэхээр энэ хувцас зөвхөн ганцхан харагдах үзэмж биш, надтай хамтдаа миний төлөө ажиллаж чадах уу гэдэг асуултыг өөрөөсөө асууна. Хувцсыг бол ганцхан гадна талаас хардаг гоо үзэмж төдий зүйл гэж бол хардаггүй. Миний үн цэнийг илэрхийлэл мөн намайг юу гэж боддог, юу төсөөлдөг, юу илэрхийлэхийг хүсдэг. Яг тэр зүйл маань байгаасаа гэж хүсдэг учраас яг өөрийгөө жишээ нь уран зургаар төсөөлөх юм бол миний бие болвол зургийн талбар тэрэн дээр би ямар зураг зурах уу гэдэг маань миний сонголт байгаа. За тэгэхээр гэж төсөөлж харуул илүү бас амар иж магадгүй. Хувцас гэдэг зүйл бол намайг илэрхийлэх ёстой. За мөн надтай хамтарч хоршиж ажиллаж явах ёстой гэж боддог. Чамайг ямар нэгэн зүйл яриаггүй байхад хувцас чинь чамайг илэрхийлдэг гэдэг шүү дээ. Мөн түүнтэй адилхан хувцас миний өмнөөс намайг илэрхийлээд байж ах тий. Намайг яриаггүй байхад мөнхийн илэрхийлээд байж ах тэр нөхцөл байдал дээр хувцас авч сонгоно. За тэгээд ер нь бол миний үзэл баримтлал юу юм? Мөн дээр нь миний ертөнцийг харах үнцэг ямар юм тий. Тэгэхээр энэ талаа илүү шингээж хувцас сонгох юм бол илүү үнэн байна гэж боддог. Ер нь бол гоо зүй болон гоо үзэсгэлэнгийн тодорхойлолт маш ихээр шинжлэгдсэн гэж би боддог. За тэгэхээр хувцсыг ганцхан гаднаасаа харагдах талаас нь биш, мөн дотроосоо өөртөөгөө нийцэлтэй ийм хувцснуудыг сонгуул зүгээр байдаг. За тэгэхээр хамгийн эхлээд өөрийгөө сонссон зүгээр байх гэж бодож байна. За тэгээд миний хувьд би яг юу илэрхийлэх дуртай, юу сонирхдгийг, ямар үзэл бодолтой, ямар хувцас намайг төлөөлж болох юм. Энийгээ эхлээд сонсоод мөн өөрөө би ямар стилтэй те ямар дүр төрхийг хүсэж байгаа гэдгээ эхлээд зураглаа бодсон дээр миний хувьд болохоор яг би өөрийн гэсэн юм 2-3 стилийг ер нь бол холцсон байдаг. Би тэн дээр зурж байгаа бүтээлээ ямар өнгөтэй байх уу, ямар силуэттэй байх уу, тэгээд ямар агуулгыг тэр канвас дээрээ дүрсэлмээр байна. Тэр бол маш чухал. Ямар биеийн хэлбэртэй байна. Эндээ тохируулж хувцас сонгол илүү зүгээр байдаг. За тэгэхээр би өөрийнхөө биеийн галбарыг уншина гэсэн үг. За ерөнхийдөө бол ийм биеийн галбарт иймэрхүү төрлийн хувцсанд өмсөх юм бол биеийн хэлбэрийг илүү гоё засаад өөрийнхөө давуу болон сул талууд дээр ажиллаад ерөнхийдөө бол хувцас сонгол зүгээр. Яг миний хувцлалт яг өөртөө маань үнэн тэгээд намайг илүү сонсож чадах юм бол сэтгэл ханамж маш өндөр байдаг. Өөрийнхөө биш хувцснуудыг сонгож өмссөн тохиолдолд тэр өдөржингөө яг өөрийнхөө биш юм шиг ингэж мэдрэмжүүд төрдөг байгаа. За тэгэхээр яг өөртөөгөө тохирсон, өөрийг ч сонссон, өөртөө ч авцалсан юм хувцснуудыг сонгоход тэр өдөржингөө сэтгэл өөдрөг мөн яг миний бүтээмж илүү дээшилсэнийг жишээ бид нар бүгд анзаардаг шүү дээ. Тэгэхээр яг тийм зарчмаар хувцас сонгож өмсдөг байгаа. Хувцсны хамгийн чухал зүйл нь хэм бол миний биед хэрхэн таарж ийн гэдэг байдаг. За тэгэхээр
би хувцас авахдаа аль болох онлайн худалдаанаас хувцсыг сонгож авдаггүй. За тэгэхээр онлайн яг өмсөж үзээд бод дээр ингэж хувцастаа сонгож авдаг байгаа. Өнгөний хувьд ч гэх юм бол цагаан өнгө гэхэд хэдэн зуун төрлийн цагаан өнгнүүд байдаг ч юм уу, хар өнгө гэхэд маш олон төрлийн байдаг ч юм уу. Тэгэхээр яг ямар төрлийн өнгө яг өмсөж үзчихэж миний арьстай илүү нийцэлтэй байна гэдгийг яг өөр дээрээ туршиж өмсөж үзчихэж мэдэрдэг байгаа. Мөн хэмжээний хувьд энэ маш чухал. Тэгэхээр хит өөртөө барьсан арьсмаар таараагүй хувцас ч юм уу онлайнаар маш ихээр ирдэг учраас онлайн худалдаагаас аль бос зайлсхийдэг. Өөрөөсөө асуудаг зүйл нь энэ хувцас дуусаад яг хайчих юм бэ гэж асуудаг. За тэгэнгүүт энэ хувцсыг бүрэн дуустал хэмжээнд өмсөж чадахгүй болвол тэр хувцсыг ерөө сонгодоггүй. Материалын хувьд, шин чанарын хувьд ямар материалаар хийгдсэн гэдэг нь маш том асуулт болдог. За хэрвээ байгальд шингэдэг материал бол өмсгөө байсан ч тодорхой богино хугацаанд байгальдаа шингээд дуусчихна. Хэрвээ эс бөгөөс тэр хувцас 200-300 жил байгаль дээр шингэхгүйгээр ингээ хог болоод ингээ бэжэл байдаг гэсэн үг. Тэгэхээр нэг удаа би гангарахын тулд нэг хувцас аваад тэгээд тэр нь 200-300 жил надаас илүү урт наслаад ингээ хог болоод байж гэн гэхээр энэ маш их харамсалтай. Тэгэхээр тийм материалтай хувцснуудыг сонгодоггүй байгаа. За тэр нь ямар материал гэхээр мэдээж полиэстер материалууд, синтетик материалууд байгаа. За тэгэхээр энэ материалууд нь химийн аргаар гаргаж авсан материалууд гэж ойлгож болно. Химийн аргаар гаргаж авсан материалууд нь яг л пластиктай адилхан гэж ойлгож болно. Бидний уудаг пластик усны сав ч юм уу энэ бол шингэн пластик гэж үзнэ. Тийм хувцснуудаас аль болох ер нь зайлсхийдэг. Тийм хувцснуудыг ер нь сонгож авахгүй. Тийм материалтай хувцас байлаа гэж бодоход энэ нь байгаль дэлхийд хор учруулад тэгээд экосистемийг сүйтгэхэд ингээд хог олоод бийждэг учраас ер нь тийм хувцсыг нэг удаа өмсөх байлаа ч гэсэн хизээч тийм сонголтыг хийдэггүй байгаа. Дараагийнх нь асуулт гэх юм бол миний хувцсыг хэн хийсэн бэ гэдэг том асуулт байдаг. За тэгэхээр ганцхан хувцас үйлдвэрлэхийн тулд маш их энергийг зарцуулдаг. Энэ хувцас анханасаа бий болоод ирэх энэ хугацаанд аль хэр ямар шат амжилтуудыг дамжиж энд хүрсэн бэ гэдэг асуулт тийм ээ. Тэгэхээр эхлээд бол мэдээж хувцсныхаа материалыг бий болгохын тулд ус болон газрын тосны нөөцийг шавхаж энэ материалыг бий болгож байгаа. Тэгэхээр дараагийн төвшөнд хаана очоод тог захиалгаан ямар энерги зарцуулаад хинээр үйлдвэрлэгдээд тэгээд энэ үйлдвэрлэх хугацаанд аль зэрэг яс суртахуунтайгаар энэ хувцсыг үйлдвэрлэсэн бэ гэдэг асуултууд орж ирнэ. Маш ядуу буурай орнуудад маш хямдхан зардлаар ч юм уу маш хямд өртгөөр ийм хийгддэг хувцснуудаас ер нь зайлсхийдэг. Хурдтай үйлдвэрлэдэг ийм хувцснууд байгаа. Болохоор fast fashion гэж бид нэрлэдэг. За тэгээд ер нь үндэсний үйлдвэрлэл болоод тухайн орчны яг local брэндүүд ч юм уу тэгээд ерөнхийдөө бол маш олон тоогоор үйлдвэрлэдэггүй. Тэгээд креатив төрлийн ийм хувцснуудыг сонгодог. За миний хувьд гэх юм бол ер нь яг өөрийнхөө хувцснуудыг төлхөө өмсдөг байгаа. За тэгэхээр хамгийн их сонголт хийдэг хувцснууд маань гэх юм бол бидний үйлдвэрлэдэггүй гутал ч юм уу дотор хувцс ч юм уу тийм төрлийн хувцснуудыг гаднаас сонгож авдаг. За тэгэхээр тэр сонгож авч байгаа брэндүүд маань илүү байгаль орчинд ээлтэй системтэйгээр энэ хувцсыг үйлдвэрсэн тийм брэндүүдийг илүү спорт хийж дэмжиж хувцас авдаг. Авсан хувцснууд маань аль болох удаан хугацаагаар өмсөгдөөсэй гэж боддог учраас аль болох чанартай хувцснуудыг сонгож аавна. За тэгэхээр миний хувьд гэх юм бол би яг өөрийнхөө биений галбирыг мэдж байгаа амар стилтэйгээ мэдж байгаа учраас би яг өөртөө тохирсон ганцхан төрлийн сэлвэт ч юм уу тэгээд яг өөрийнхөө тохирсон цөөхөн төрлийн өнгүүд ч юм уу яг тэрэндээ тохирсон сонголтуудаа хийчихнэ гэсэн үг. За тэгэхээр мэдээж надад бол олон төрлийн сэлвэттэй олон янзын загвартай хувцас шаардлагагүй. Тэгэхээр би бол нэг төрлийн хувцас өмсөх сонирхолтой. Тэгэхээр тэр нь яг миний биеийн галбир тохирсон байдаг учраас. За тэгэхээр маш олон ингэ сонголтууд хийгэж тэрэн дээр надад
маш олон сэлбэдээр ингэж толгоогоо одоо гашилгах одоо хэрэг надад байхгүй. Тэгэхээр ер нь бол сэлбэд бол ойлгомжтой. За тэгээд миний хувцсны стил гэх юм бол бас л яг нэг төрлийн хувцсны стил байдаг. За тэгэхээр тэрийг бол би юу илэрхийлэх гээд байгаагаа маш сайн ойлгож байгаа учраас яг тэр хувцаал сонгож өмсдөг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол маш олон хувцас бол ер нь бол надад бол шаардлагагүй байдаг. Тэгэхээр миний яг өөрийн гэсэн тодорхойлсон өнгөтэй хувцснууд, миний сэлбэдтэй хувцас, миний яг намайг илэрхийлсэн загвартай хувцас байхад бол надад хангалттай гэж үздэг. За тэгээд мөн гутлын хувьд ч гэсэн яг миний хувцастай зохицсон цөөх хэдэн төрлийн яг хувцсын маань илэрхийлж чадах жижиг хэрэглүүдийг илүү сонгодог. Тэгэхээр аксессуар гоёл чимэглэлийн хувьд ч гэсэн миний одоо яг хувцсыг суппорт хийж чадах, одоо миний хувцсыг илүү гоё амьлуулж чадах тэр цөөх хэдэн төрлийн аксессуарыг сонгож одоо хэрэглэдэг. Тэгэхээр бол ер нь бол сонголт бол маш ойлгомжтой болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр маш олон юм төөрөд авах шаардлагагүй. Яг өөрийнхөө дуртай, яг өөрийгөө илэрхийлж чадах сонголтуудыг ер нь бол хийгээ явцдаг. Тэгэхээр энерги болон цаг хугацаа ч маш их хэмндэг байгаа. За тэгээд мэдээж хувцас учраас цэвэрлэгээний хувьд цэвэрлэгийг маш даах чадвартай байх ёстой гэж үздэг. Тийм болохоор ерөнхийдөө бол миний хувьд бол трендийг маш их ингээд дагаад ингээд шуураад байдаггүй. Гэхдээ би бол трендийг маш сайн судалдаг. Мэргэжлийн хувьд ч гэсэн трендийг бол бас ойлгож мэдчих хэрэгтэй байдаг. Илүү гой шинэлэг зүйлүүдийг бага хэмжээгээр оруулаад тэгээд шинэ зүйлүүдтэй хойлоод ингээд яг өмсгөд тренд бас тодорхой хэмжээгээр тусалдаг. За тэгэхээр трендийг бол бүр үгүйсгээгүй. Тэгэхээр трендийг бол судлаад ойлгоод тэгээд мэдээж ажил мэргэжилтэд ашиглаад явдаг байгаа. Харин тодорхой хэмжээгээр трендийг хэрвээ дагаад явах юм бол ер нь бол яг өөрийнхөө толгойг бараг хийж байгаатай ялгаагүй санагддаг. Яа тэгэхээр тренд бол ингээ мөнхийн одоо ийм урсгал тунд байдаг гэсэн үг. Трендийг бол бид нар хизээж гүйцэж чадахгүй гэсэн үг. Тренд хизээж дуусахгүй, маргааш хэд өөрчлөгдөн, нөгөөдөр хэд өөрчлөгдөн. Эндээс юу бид нар золиослж болох юм бэ гэхээр сэтгэл зүйн тогтвортой байдал, сэтгэл зүйн одоо амар амгалан ийм тайван байдлаа одоо бид нар хэтэрхий тренд хөөснөөр одоо үүнийгээ золиослдог гэсэн үг. Трендийг хэд их дагалгүйгээр трендийг гоё ойлгоод уншаад тодорхой хэмжээгээр шингээгээд одоо зарим бид нар ямар нэгэн зүйлийг ярьж байгаа тохиолдолд хэрэгтэй зүйлийг аваад хэрэггүй зүйлийг гээдэг шиг яг тийм хандах хэрэгтэй гэж боддог. Миний баримталтай гол зарчим гэх юм бол хувцсыг сонгохдоо маш ухамсартайгаар сонгох хэрэгтэй гэж боддог. Хувцас бол мэдээж хүндээ өөртөө ээлтэй байх ёстой. Тэгээд байгаль орчинд бас ээлтэй байх ёстой гэж үздэг. Хувцас байгаль орчинд ээлтэй байна гэдэг маань одоо материалын хувьд одоо ямар нэгэн хортой материал байх ёсгүй. За тэгээд мөн бие дээлтэй гэдэг маань хүний арьсанд тийм хортой зүйл нэвчүүлээд байхгүй ийм материалтай байх ёстой гэсэн үг. Ухамсартай сонголтуудыг хийн гэж ойлгож болно. За тэгэхээр энэ хувцас яг надад зохицож байна уу? Энэ хувцас яг надад таарч байна уу? Энэ хувцас яг намайг илэрхийлж чадах уу? Энэ хувцас яг миний одоо хамгийн дотны найз болж чадах уу гэдэг асуулт байна. За тэгээд мөн дээр нь хувцсыг ганцхан харагдах байдал биш, мөн хувцас ямар ч тохиолдолд ямар ч илэрхийлэлээр бийж болдог учраас тухайн хүндээ л гол нь зохих ёстой гэж боддог. Одоо дэлхийн нийтээрээ одоо алдартай хүмүүс эсвэл тренд ч юм уу маш олон зүйлүүдэд тархиа угаалгаад тэгээд тэн дотороо ингээд төөрөөд явж байхын оронд яг өөрийн гэсэн одоо хувцлах арга барилаа сонгочих юм бол мэдээж сонголт болон цаг хугацаа, энерги маш их зүйлийг бид нар хэмнэж чаддаг учраас яг өөртөө зогсон өөрийн гэсэн одоо сонголтыг одоо өөрийгөө илэрхийлж би гаргаж ирэхийг хүсдэг байгаа. За тэгээд үүнийгээ дагаад одоо миний зан арын шинтэй хувцс маань нийцдэг. За тэгэхээр миний хувьд хэм бол маш энгийн байдлыг чухалчилдаг. Мөн дээр нь маш минимал хэв маягийг эрхэмлдэг. За тэгэхээр хувцас ч гэсэн яг
үүнийгээ дагаад сонголтонд маань яг энэ хэмжээгээр орж ирдэг байгаа. Тэгээд хувцалтын эрх чөлөөнд өөрийнхөө замаар алхаж байгаа хүн бүрт амжилт хүсье. За тэгээд энэ хүү видеотой хамт дуустал нь үзсэн танд баярлалаа.